Бид нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй л дээ. Тэр юу гэхээр хулгайч дээрэмчд бол маш их баян тансаг амьдэрдэг байхгүй. Намайг Дэмчгийн болор гэдэг нийтлэлчин нэрийг бол болор болд гэж өөрийгөө би нэрлэдэг. Гэр бүлтэй 3 хүүхэдтэй 1962 оны 7 сарын 28-нд одоогийн Өмнөговь аймгийн 70 цагт одоо суман төрсөн байгаа. Улаанбаатарт цэцэрлэг ясэл сургуулаар дамжин. Тэгээд дараа нь Уралын политехникийн дэд сургуульд би инженерийн мэргэжил эзэмшсэн байгаа. Миний үндсэн мэргэжил бол автоматик телемеханикийн инженер. Төгсөж ирснийхэн дараа Улаанбаатар хотын төлөвлөсөн усан хангамжийн системд одоо автоматик телемеханикийн инженерээр бол ажилласан. Дараа нь ерөнхий цахилгаанчин болж дэвшиж ажиллаж байгаад 1994 онд нөө төр засаг иргэсний дараа тэгээд одоо үндсэндээ бидний ажлыг бол өөр гадны одоо том компаниудын банкны төслөөр хэрэгжүүлдэг болсон. Тэгээд бол үндсэндээ тэндээс хойш хувийн хөвшилжилжээд хөдөө орон нутгуудын 11 газар бол бид нар усан хангамжийн төсөл дээр автоматик телемеханикийн ажлыг бол хийж гүйцэтгэж хүлээдэг гэсэн байна. Гадаад дотоодын олон төсөл дээр зөвлөх инженер хийж байлаа. Мөн энийг хийж гүйцэтгэх одоо гүйцэтгэлийн компаниудыг удирдах ажиллаж байлаа. Тэгээд хамгийн гол нь энэ бол сүүлийн 30 жилд манай улс орнд одоо үнэхээр гадны энэ төрийн хэрэгэлтээр бол орж исэн колоничлын бол орж исэн. Неоколоничлол гэж хүмүүс ярьдаг. Би энийг бол одоо судалж мэдсэний үндсэн дээрээс үндсэндээ өнөөдрийн байдлаар 12 ном бичээж мөн орчуулсан байна. 1992 онд бол одоо манайд 2 шатны банкны тогтолцоо гэж юм бий болгосон. Тэр банкны тогтолцоо гэдэг бол ердөөсөө төв банкар дамжуулаад манайд одоо чинь хувийн бүх юмыг ховшлох одоо ийм тулгын шаардлт ирсэн байгаа. Тэгээд одоо чинь одоогийн одоо бидний байж байгаа энэ банкуд бол тэр үеэс бол яг тэр үеийн тэр өмнөд донд бол одоо гадаадын харийн ялангуяа чинь барууны орнуудын одоо хараан хяналтанд дор ийм бол арилжааны банк байгуулагдсан байж байгаа. Ер нь арилжааны банкуд одоо гадна талаас ингээд харахад Монгол хүн ажиллаад Монголын банк юм шиг боловч яг хамгийн тэр цаатлын ашиг хүртэж байгаа хэсэг энэ банкны тодорхой бодлого үйл ажиллагааг чиглүүлж удирдах байгаа улсууд бол бүгд гадны улсууд байж байгаа. Одоо зөвхөн бид нар одоо сая Эрдэнэтийн 49% бол авах гэдэг байгаа. Энэ Хотолтой хөгжлийн банкны бол 93%-ийг нь Goldman Sachs гэж Америкийн банк эзэмшиж байгаа шүү дээ. Хүн амьдрахад бол ер бага юм хэрэгтэй байдаг гэж би боддог. Хүн ер нь миний зүг амьдралын одоо миний эцэг гэхийн тэр үеийн социалист Монгол улсын надад өвлүүлсэн гол хүмүүжилт юм ба. Монголын ард түмний өнөөдрийн байдал бол тун одоо чинь эмзэг хөөрхилтэй байдалтай чинь. Энийний бол би шалтгааныг хэлсэн. 1990 оны тэр цагаан морин жилийн хувьсгал бол тэгж хожим нэрлсэн болохоос яг одоо тэнд болж исэн үйл явдлуудыг улс төрийн эдийн засгийн талаас нь аваад судлаад үзсэн бол энэ бол барууны тагнуулын тусгай албатай нийлж болоод хийсэн хэсэг бүлэг улсуудын энэ төрийн хэрэгэлт байгаа шүү дээ. Төрийн хэрэгэлт. Тэрэн дээр бол одоо мэдээж одоо ялангуяа сүүлийн үед яригдаад байгаа энэ арц намын зүгийнхний одоо чинь яриад байгаа юм бол хагас нь үнэн гэвч тэд нар бол нөгөө сурсан загаараа дандаа имийг дутуу хэлдэг. Тийм учраас хүнд бол одоо чинь буруу төсөөл буугаад үлдчихдэг. Манай боловсрол, эрүүл мэнд, хүнс бүх юмыг бол Монгол улсын өнөөдрийн одоо үе талхыг чухамдаа тэд нар нээж хэлсэн. Тэд нар бол нээгтийн бол тулгын шаардлагуудыг тавьсан. Манай бол тэр үед гарч ирсэн одоо энэ улс төрчдийг ер нь тэд нар бол одоо сургаж тэднийг бол ил далд дэмжиж одоо шийдвэр гаргах төвчөнд гаргаж ирдэг. Ер нь эднэрийн бол олон зуун жил сурцсан арга нь л да. Бид нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй л дээ. Тэр юу гэхээр хулгайч дээрэмчд бол маш их баян тансаг амьдэрдэг байхгүй. Тэдний гол тачаал нь энэ байхгүй болно. Хоёр зам бий. Нэг нь бол зэвсэг тэмцэл, нөгөө нь бол хууль тогтоожл өөрчлөлт. Бол тийм учраас одоо би өөрийнх нь нэрийг дэвшүүлж байгаа гол шалтгаан бол Монгол улсын одоо чинь их хурлын энэ дээрээс өнөөгийн одоо Монгол улс бүрдэж байгаа бодит байдлыг ярих хэрэгтэй байна. Энийг бол бүх түн одоо ард түмэнд ойлгуулах хэрэгтэй байна. Энээс бол бид нар хамтран одоо гарыг одоо өнөөдрийн бүрэлдэхүүн байж байгаа энэ даварсан дэглэмийг бол бид нар одоо солих хэрэгтэй гэж би хэлэх байна.